За сайн байна уу шинэ оны мэндэ. За 2025 он бол миний хувьд өрөвтэй дэөрөнгөр он жилүүд болж өнгөрлөө. Тэгээд олон арван зүйлийг үйлдэж, торшиж, нэгдэж, нийлж одоо юу гэдэг нь нэг сургаж, боловсруулж, лайвдж ингээд янз бүрээр л үзлээ. Одоо гадаач их явлаа. Тэг өнгөрсөн хугацаанаас олсон олцгийг бас дүгнэж 2025 онд баярлал талхснаа илэрхийлэх ёстой. Ямар ч байсан Монгол улсаа нэг бүтэн тойрлоо, төмөн олон хүмүүстэйгээ уулзлаа. Эвлэлдэн нэгдэх гэдэг юмны утга учирыг одоо дөнгөж ойлгож, дөнгөжл эн чинь энэ олон төмөн олон чинь ингээд нэг тийм нэгдэж чадахгүй байгаа юм байна. Энийг л үлдэж чадвал, энийг оролдож чадвал эн чинь цаашаа очир зүгөө олголцоод яваад ах юм байна гэдэг анхны мэдрэмж, анхны санамжийг авлаа. Энэ төрхийн тулд ч олон ч алдсандаа, олон ч зүйл хийдсэн, олон ч шатсан. Тэгтээ хамгийн гол нь өнгөрсөн алдаанууд дээрээс нэг тийм гоншихнаж тэрч болсонгүй, энэ ч болсонгүй, тэрнээс ч боллоо, энэс ч боллоо гэдэг гоншихнаж үлдэлгүй тэр болгоныг нь анализ дүн шинжилгээ хийж юун дээр алдчихваа гэж олон сайхан хүмүүстэй зөвлөлдөж ярилцчихсэн үндсэн дээр цаашаа ингээд ерөнхийдөө нийгмийн уур амьсгал нийт монголчуудын нэг тийм болохгүй байгаа, үйлдэж чадахгүй байгаа зүйлүүд нь юм байна. Ийм хэлбэрлөө ингэж хувиргаж чадвал болох юм байна гэдэг тэр зүйлийг олж харж чадсан, олж туршиж үйлдэж үзсэн нь бол хамгийн том олзайлаа. Тэгэд энэ хүч дээрээ, энэ амжилтан дээрээ тулгуурлаа цаашаа бас одоо үйл явц нь нэлээд хурцсголоо гэж бодож байна. За 26 оныг монголчууд тэр яриад нэг тийм сайхан хүлээлттэй байгаад бол хамгийн талархаж байна. Нийгэм өөрчлөгдөн, нийгэм болно. Монголчууд нэг тийм өөдлөн дэвжих сэргэн мандах зам руугаа эргэл тоцолтгоо орох тэр өвд хаалгыг морин жилдээ нээж чадна гэсэн тийм итгэл үнэмшил маш олон хүнд байгаад бол энэ өөрөө сайн зүйл. Ард түмний амны бэлгээр нийтийн хүсэл эрмэлзлийн нэг хамтын оюун санааны нийлбэр нөгөө дүгнэлт гэдэг юм уу да нийлбэр шийдэл өөрөө ямар болно тийм цаг үеийг авчирдаг учраас бид бүхэн бүгдөө яаж хийж байгаа, зүтгэж байгаад, ажиллаж байгаа, тэмцэж байгаад 2026 оны энэ гал морин жилийг бол нэг тийм сэргэн мандлынхаа төлөө нэг тийм шийдвэр гаргаж чадсан, үйлдэл хийж чадсан, үйл өргөж чадсан тийм сайхан жил болгож чадна гэсэн тийм итгэл үнэмшил байна. Тэгж чадахлаа гэж бодож байна. За зүгээр яг өнгөрснөөс туулалаа харах хэвээр 92 оны цагаан морин жилийн хувьсгал гэж ярьдаг. Тэр хувьсгалаар бид нар юу олж авсан бэ гэхээр улс төрийн эрх чөлөө олж авсан, хил хязгаарын эрх чөлөө олж авсан, эдийн засгийн эрх чөлөө олж авсан, үзэл бэдэл үг хэлээ чөлөөтэй ярих хөрх эрх чөлөө олж авсан. Тэгээ энэ эрх чөлөө маань 30 жилийн хугацаанд явах явцдаа бас гажуудалд орж эхэлж байна л да ингээд харах дээр. Нөгөө нэг үзэл суртлын ноёрхолд байсан улсууд чинь чөлөөтэй болоод эхлэнгүүт юмыг сонирхоод, юм руу тэмүүлэл, юмыг оролдоод үзээд ихсэн. Одоо бол манайд дэлхийд дээр байдаг бүх олон шашны урсгалууд ороод ирсэн. Тэр сайн нь ч байна, муу нь ч байна. Маш олон бясалгал, тэр гигантын, энэ гигантын, энэ бясалгагч. За ийм энерги, ийм эрчим, ийм одоо манифест гэдэг ингээд зөндөө олон урсгалууд ороод ирсэн. Тэгээд тэд нар нэг тийм хэд хэдэн хүнийг одоо ингээд өөрийнхөө эрхшээлтэй барина гэдэг шиг оюун санааны тархийг ингээд барьцсан гэх тийм юм. Бид нар нэг аваа нэг жоохон чөлөөлөгдөөд, аваа нэг сайхан нэг тийм зүлгэн дээр гөрөө бариад энэ сайхан улс орныхоо эзэн болох лөө гэтэл бас нэг тийм үзэл суртлуудын, шашнуудын, итгэл үнэмшлүүдийн тийм хатуу хяналт боолчлолдоор орчиж магадгүй тийм байдлууд бол маш их анзаарэгдэж байна шүү. Тэгэхээр одоо энэ үнийг л нэг тийм таягдж хаях жил болоосаа гэж бодож байна миний хувьд. Энэ олон шашин, үзэл суртлууд явж зүгээр зөв юм гэж энэ дэлхийд дээр огт байхгүй, буруу юм гэж огт байхгүй гэж ойлгочвол энэ жамынхаа хуулийн дагуу байгаль дэлхийд дээр дасан зохицсор зохирол өөрийгөө аль болохоор өөр дээр байгаа илүү дутуу юмнасаа ингээд салж илүү дутуу юмд өөрийгөө хүлэлгүй явдаг байсан тийм монголчдуудынхаа нүүдэлчдийнхаа тэр итгэл үнэмшлийг л өөрсдөө олж авмаар бүх юмыг за үзлээ, тууллаа тэгээ хайчдаг хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь ингээд хайчдаг байхгүй бол тэндээ гацаж үлдэж боломгүй байна. Маш олон хүмүүс соён гэгэрлийн чиглэлээр үзэл суртал, үзэл санаа, итгэл үнэмшлийн чиглэлүүдээр бөөгийн галууд ч байна, сургалтын байгууллагууд ч байна. Маш олон хүмүүс байгаа боловч тэд нар ингээд нэг хүмүүсийг шавнараа гэдэг юм уу? Яг өөрийнхөө галдаа гацааж ингээд барьчаад байгаа нь бас цаашаа эвлэлт нэгдэх үйл явц. Энэ улс орныхоо одоо ажил үйлс амьдрал ах төр улсаа төвшдгөх энэ үйл хэрэгт хүмүүсийг явуулахгүй хорж байгаа асуудлууд болоод байна. Боловсрол гэдэг бол багш гэдэг бол энэ хүмүүс өд жигүүр ургуулад цааш нь
нисгэж явах хэрэгтэй байгууллага болохоос ш тэндээ үзэл бодол багш гэдгээрээ далимдуулаад хордог, цагддаг, жигүүрийн хомдог байгууллага байж болохгүй гэдэг тэр санааг манайхан маш их бодоорой. Ямар ч итгэл үнэмшил, шашин шүтлүгөө, дом засал юу л байна одоо юу гэдэг нь шашны урсгалууд тэр зүгээр хүн очиж нэг тийм сэтгэлийн амарт амгалан цэнгэл олдог. Тэндээс ирч хүчүү авдаг газар байдаг болохоос ш манай сектээс гарах юм бол өхөн шүү, хатын шүү, тэгээ шүү, ингэ шүү гэдэг тийм дээрлхүүлдэг, цагдан хоригддаг тийм ерөөс огт байж болохгүй шүү. Тэгэл наадах чи асуудалтай байна. Тэнд хоёрын сонирхол орж ийн. За тэр үүсгэн байгуулагчийн багшийн ч өдөр урсгалын тэргүүний ашиг сонирхол орж ийн гэдэг тэр зүйлийг манайхан бодоод аваарай. Энэ гал морин жилдээ тэрнээсээ л бид нар ангижрах хэрэгтэй юм шүү. Дараагийн нэг улс төрийн эрхчлөөгөө олж авсан ард түмэн маань намуудаар дамжуулаад улс төрчдөөр дамжуулаад өөрийгөө хувь хүний өмч болгоод тушааж байгаа бодол маш их харамсаж байгаа. Манай улс төрчд одоо бүгдөө өөрийн гэсэн хувийн хамжлагт ардууттай болцсон. Яг хөө тэнд очихт нь арай хурдан албан тушаал төвшөөл ажил бизнес нь яваал ингээд сайхан байгаа л да. Тэгтээ хүнийхэн өөрийнхөө хувийн штэ чинь одоо нарт харваад мэндэлсэн нандин сайхан энэ хүн хэмэх нэр төрийг хин нэгэн улс төрийн бүлэглэлд тэр нь ялангуяа одоо нэг тийм башир аргаар ард түмнээ завшиж төр улсаа зөвшөж их орноо тонон дээрэмдэж хөрөнгөждөг амжиргаагаа залгуулдаг тийм бүлэглэлд өөрийгөө тушааж болохгүй шүү. Энэ бол өстой нэг сүл тиймрээ гутаасан үйл хэрэг болно гэдгийг бол манайхан бодчоор ер нь нэг тэртээ дэргүй хүн юу ч хийсэн амьдрна. Юу ч хийхгүй байсан ч амьдрч болдог улс оронд байгаа байхгүй юу бид нар. Тэгэхээр заавал нэг тийм өөрийгөө өмчлөж тушааж өөрийнхөө эрхчлөө итгэл үнэмшил хувь хүний нэр төр ариун байдлаа заавал нэг тийм бүлэглэл тушааж амьдралаа залгуулдаг энэ арга бол хамгийн муу арга шүү гэдгийг та бүхэн маань бас бодчоор. За дараагийн нэг тийм санхүүгийн эрхчлөө гадаад дотоод явдаг аюу гой боллоо гэсэн эрхчлөө маань сая одоо 20-30 жилийн хугацаанд юу болсон бэ гэдэг тэр хэрэглээгээр дамжуулаад байртай болмоор байсан, бид нар машинтай болмоор байсан, гой хоол идэж үзмээр байсан, гой ховцсон өмсмөр байсан, гадаад дотоод гэдэг юмд явж үзмээр байсан. Энэ бүх хүсэл дээр тоглогдсоор байгаад банкуд болон банкуус санхүүгийн байгууллагууд, аппликейшнгууд энэ маш олон байгууллагуудын өрийн сүлжээ, өрийн гав гинжинд орчлоо. Энэ бүр хамгийн хэцүү шүү дээ. Бүгд өр ширний сүлжээнд орцсон. Тэгээ олигтой хөдөлж болтгоо нэг мөнхийн дарамттай болоод тэр тарих толгой сэрэг ажиллаж чаддгүй. Нуруу явах гээд нэг тийм тэнэгэр байж чаддгүй юм руу маш олон хүн орчлоо. Одоо хэдүүлээ үзэх юм үзцээ, туулах юм туулцсан. Улаанбаатар хотод 800 мянган машин байна. Бүгд хүн ямар нэгэн байдлаар машин унаад үзчихлээ. Ямар нэгэн байдлаар хүн орон байранд амьдраад үзчихлээ. Ямар нэгэн байдлаар эренчлэлт гадаад яваад үзчихлээ. Галуу шувууны мах идчихлээ. Одоо 26 онд энэ дөнгөнөөс салахын тулд бид нар нэг тийм санхүүгийн хувьд хэрэглэн дээрээ бол анхаарал тавиад тэгж нэг өр тавьж хэрэгэлдэг тэр зарчмаас аажмаар татгалзах хэрэгтэй болж өрж байгаа. Өр тавьж хэрэглээгээ дамждаг, бусдын нүдэнд гой харагдахыг хичээдэг, бусдаас дор орохгүй байхыг хичээдэг энэ зүйлээсээ одоо татгалзах хэрэгтэй болчихлоо. Одоо хичнээн гадаад төгсөөд ч галуу шувууны мах идээд ч том дарга болоод ч сайд болоод ч баян болоод ч хүмүүс нэг тийм яг хүний ёсоор амьдрч чадахгүй бол хинч биш юм байна гэдгийг бид нар бүгдөө ойлгочлаа шүү дээ. Тэгэхээр ойлгоцсон бол одоо тэрний хойноос өөрийгөө тэр нэг өрийн санхүүгийн гав гинжинд оруулдаг тэр юм аа бол одоо нэг жоохон загсаах хэрэгтэй болж орж байна. Энэ нэг тийм мөнгөний шунал гэх юм уу тэр нэг өлөн хоосон сэтгэл зүй шуналтай сэтгэл зүгээс болоод манай улс төрчид ч бизнесменүүдийн гайгуучууд нь ч ард иргэдэн ч гадаад дотоодын нэг тийм санхүүгийн залмихэнд онцсон тэрнээс болоод гар хөлөөж хөдөлгөж чаддаг нэг тийм эндээ харах тэр нэг гаднаас нь харахад сэхэлцсэн үнэтэй машин унсан гой ганган тансаг хоол унд идсэн тансаг амьдралыг байгуулж цаанаа дандаа ингээ барцаатай болчлоо. Энэ гал морин жил хэдүүлээ энэ барцаанаасаа нэг салж хүмүүсээ салгаж авч энэ улс Монголоо нэг улс шиг болгохын төлөө бүх хүний бодлыг энэ дээр нэг ажилуулах тийхгүй бол болохгүй тийм цаг үе ирж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд энэ жил маань ирэх одоо 2026 он маань бид нар тийм одоо барын амнаас гараад чоны амд орцсон бол чоны амнаас гараад барын амд орцсон бол барын амнаасаа гараад одоо нэг тийм тал сайхан нутагта эзэн нь болоод энэ улс орныхаа эзэн нь болоод нуруу тэнэг харц дээгүүр сүлд хэмээр өөдөө явах тэр үүд хаалгыг нэх жил бол холтгой л гэж өрөөдөө ингээ баярлалаа.